За сайн байцгаана уу? За эрхэм хүндэт. За та хэд маань сайхан хаварч чинь нөө гадаа ястай янзын гоё болж байна да. Улаанбаатарт маань Монголд маань одоо ястай жинхэнэ гоё юм хаврын уур амьсгалж гэх юм ааш. Ерөнхийдөө аюу айтайхан болж байна. Дулаа айхтар одоо нэг хүүтрэх нь гайг болчлаа шүү дээ. За өнөөдөр чинь одоо Чехийн тухай ганц хоёр шар сонноос мэдээлэл өгье гэж ингэж бодлоо. Давхар энэ мэдээний хажуугаар бас сэрэмжлүүлэг явна мэдээж ярив тий. Тэгэхээр та хэд маань завтаа нэгэн сонсороо завгүй нэг чинь YouTube руу оруулна. За өчигдрийн лайв бичлэгнээс та хэдтэй бас уучлалгүй юм яа. Тэгэхээр чинь YouTube руу оруулах гэсэн чинь миний лайв бичлэг устсан байсан. За тэгээд одоо ямар ч хэсэн Facebook-ээс устсан лайв бичлэгийг нөгөө нэг сэргээх одоо хүсэлтийг тохиргоо бол хийлээ. Одоо тэгтээ зарим нь 4 хоноод сэрэгдэглэх юм, зарим нь 2 хоноод сэрэгдэглэх юм. За сэрэх нүгөө хараа сэрвээс сэрэхгүй бол их чинь энэ тухайд дахин хий гэж бодож байна. Ягаад гэвэл маш чухал сэдв байлаа. Тийм ээ. Чехээс бусад оронд ажил хийх боломжгүй юу? Давуу тал хүндрэл гэсэн ийм асуудлууд яригдсан шүү дээ, тийм ээ. За Прага хотод одоо энэ нөгөө нэг байр олдсон одоо айгүй маш муу байгаа учраас одоо хажуугаар нь нөгөө нэг чон бароноор гэдэг шиг одоо хуурамч одоо нөгөө нэг байр төрөлснө гэсэн зарууд одоо маш их бий болсон тухай сэрэмжлүүлсэн байна. За их чинь бол одоо дандаа 2 сарын 13 гэ өнөөдөр 13-ны бүр өнөөдрийн цоо шин одоо ийм Кримис правагаас энэ мэдээлэл авлаа. За тэгэхээр одоо та хэд маань байр түрээслэхтэй бол одоо нэн хянуур нэн улам их болгоомжтой хандах шаардлагатай болсон байна шүү. За тэгэхээр энэ нэг залуу угаасаа баригдсан юм байна. За тэр бол удаа дараагийн одоо үйлдэлээр ерөнхийдөө ингээд хуурамч цар тавьж за тэгээд тэдний хийдэг үйлдэл бол ерөөсөө маш тодорхой гэж байна. Эсвэл нэг кофе баарнд уулзах тохиролцоо хийдэг, эсвэл нэг ресторанд ч юм уу нэг тохиролцоо хийдэг. Тэгээд уулздаг. За тэгээд түрээсэлж байгаа байраа болохоор ерөөсө гар утсаараа л үзүүлээл одоо ийм байр байгаа юм надаа. Одоо 2 дээр нэмэх нэг ч гэдэг юм уу, 2 дээр нэмэх какач гэдэг юм уу те. Гэхдээ одоогийн байдлаар бол энэ байр шиг нь бол одоо засвар хийгдэж байгаа учраас би чамайг үзүүлэх одоохондоо боломж алга. Чи яг резервац хийвэл хийж одоо урьдчилгаа мөнгө төлөөд ингээд урьдчилгаа мөнгө төлөөд ингээд барьцааныхаа мөнгөийг өгөөд ингээд энэ байранд одоо ингээд захиалга өгч болно. Эсвэл одоо энэ байрны эзэдүүд нь одоо төржихэн түрээслэгч нар нь одоо амьдарч байгаа учраас одоо магадгүй энэ 10 сарын 1-ээс ч юм уу эсвэл одоо 3 сарын 1-ээс одоо гарах гэж байгаа тул одоо би чамайг дагуулж очиж бас боломжгүй гэдэг одоо аль болохоор нөө үзүүлэхгүй харуулахгүй нөхцлүүдийг илүү тавьдаг юм байна. За тэгэхээр энэ дээр манайхан бол энэ дээр маш болгоомжтой хандаараа энэ асуудал бүрээс ганц Чехэд ч биш штэ. Бусад бүх Европын орнд ч байгаа, манай Монголд ч байдаг одоо давхар түрээслээд эсвэл давхар зараад ингээд явж байгаа асуудлууд одоо нэг тийм сонирн биш болсон байна штэ. Муу юм нь одоо шинжлэх ухааны техник хөгжих тусам одоо хүн чинь одоо ухаалаг байх тусам одоо муухай юм бас зэрэгцэж ингэж хөгжиж явдаг юм байна. Тэгэхээр хүний ерөөсөө тэр бодол санааг ерөөсөө гүйцэхгүй сайнасаа яхамтаа одоо муугасаа сайн нэг тулдаал байдаг баг л та тий. За тэгэхээр одоо эдний бол тэр нэг залуу бол баригдсан юм байна. Тэгээ Чехийн цагдаа нар ч маш боломжтой ханддаг шүү дээ. Нэг мэдээлэл аваа. За араас ингээд өргөдлөдөг ингээд ороод ирэхлээр тэр хүнийг ингээд даагдаг, мөшөгдөг, хаана юу хинтээ уулзж ийн тэгээд үрсэн. Үнэхээр гарцаагүй баттай аранд нь хийжээж баривчилдаг, тийм ээ. Тэрнээс биш анхны мэдээлэл шууд ингээд байцаалтанд дуудаал ингээд тэр хүний үргэх одоо тийм асуудлыг хийдгүү гол ард нь байгаа эзнийг олох тийм ээ эсвэл одоо хинтээ хамтарч байгааг нь мэдэх ямар байран дээр ажиллаад байна гэдэг юм асуудал хичнээн хохирогч гарч ирэх нь маш их дүн судалгаа шинжилгээ хийжээж эдгээр процесс нэлээд удаан байдаг тэр бол тийм ээ. За нэг сард цаазаа 150 мянган короны 3 хэрэг сая бүртгэгдсэн юм байна он гарангууд. Тэгээд янз бүрийн аргаар одоо нийлээд 3 сая 700 мянган короны ловерт одоо ингээд өртцсөн одоо ийм их мөнгө төгрөгөө алдсан одоо ийм хэрэг энэ тэр залуу дээр одоо нийтдээ 40 хохирогчийн гэж байгаа. 40 гэдэг чинь бас л их штэ. Тэгээ цаана нөгөө нэг цаашаа өргөл гомдол гаргаагүй усуд хийдэж байгаа юм билээ.
Тийм ээ. Тэгэхээр 40 хохирогчийн нийтдээ 3 сая 700 мянган крон гэдэг чи ёо аимшигтэй их мөнгөийг өөртөж бүр гарцсан гарууд байна. Ичиг болчирхаа бол тэдэрт байхгүй ч угаасаа. Мөнгө л олж илээвэл тэр хин нь яаж хохирох нь яах нь бол хамаагүй. Тэгээд эдгэр чинь ямар хүмүүс тэр фокслог гэхэлэр ерөөсөө гадаадаас ирээд байр хайж байгаа дөнгөж байр ирээд маш их хүнд байдалтай байгаа ажил нь олдсон байдаг хаана амьдрах уу гэдэг асуудал бол ганц Прага, Алмазын том хотуудад маш их байдаг. За тэгээд хамгийн их одоо энэ гэмт хэрэгт одоо холбогдсон хот ч одоо ягарахгүй Прага байдаг юм байна. Яг гэвэл Прагт бол ажил олдоц маш их байдаг. За тэгээд амьдрах байрны асуудал дээр л одоо ийм асуудал дээр нь л тоглолт хийдэг байна л да. Тэгэхээр та хэд маань монголчууд маань одоо Прагт очиод ер нь одоо энэ аялж ажиллаж уулчилж байгаа хүмүүс маань ч гэсэн ер нь ингээд байр хайж байхдаа цаад эзний цаад Скватер кинондор гадагч тэр бууцсан үний олсон ч үгүй тэр цаад эзний гэж хэлдэг шүү дээ Скватер жинжин тий. Яг тэрнтэй адилхан бид нар үнэхээр тэр байрыг төрөөсөлж байгаа үнэн болвол за байрыг чинь нэгдүгээр заавал очиж үзэх ёстой. Хоёрдугаар кадастрын бичгийг үзэх ёстой. Эсвэл одоо энэ хүн одоо ингээд байрны эзэн нь гадаадад амьдарч байгаа гэсэн нөхцөл маш их ярьдаг. Тийм ээ. За тэгэхээр тэр гадаадад амьдарч байгаа нь бол танд итгэмжлэг байгаа юм бол тэр итгэмжлэгийг үзье. Овог нэр нь хоорондоо таарч байна уу? Таны бичиг баримттай тэр итгэмжлэгийг чинь овог нэртэй таарч байна уу? Үнэхээр яг официально нотродор баталсан итгэмжлэх мөн байна уу? Биш байна уу? Маш нарийн нухацтай үзчихээж одоо байрныхаа мөнгийг өгчээж гэрээ хийжээ тэгжээ тэр байранд нүүж өгнө. Бүр нүүгээд орцсон хойно хүртэл жинхэнэ эзэнд ирээд би ерөөсө төрөөсөлсөн юм гэрэмэрээ хийх тийм реалитет тийм зар мар өгөөгүй гэсэн асуудал хүртэл гардаг. Тийм болохоор энэ дэр бол одоо улам явхаар улам болгоомжтой хандахгүй болохгүй цаг болсон байна шүү. Тий. За тэгээд энэ залуу бол үнэхээр баригдсан юм байна. Гэхдээ цаанаа одоо хичнээн олон хүний хохирлыг яаж барагдуулах юм мэдэхгүй. Ерөнхийдөө бол энэ залуу бол 3 сая крон хохирол гэдэг чинь маш олон хохирогчтой 40 хохирогч. Зөвхөн нэг сар гэхэд 3 хохирогч 150 мянган крон гэж байгаа. Дамна урьдчилгаа мөнгөн дээр голцсон. За тэгэл хоёр дахь мөнгөө өгөөл ингээд байраад төлхөр авъя гэхлээр алга болчдөг. Facebook зар тавьсан зар утас холбоосоо бүгдийг нь устгадаг, блок хийдэг. Ерөөсөлийн урьдчдын арга ерөөсөл тэр шүү дээ. Тэ. За ингээд кадастраа шалгах ёстой, жинхэнэ эзэн мөн байна уу, биш байна уу шалгах ёстой. Байраа очиж үзэх ёстой, хангалтгүй итгэмжлэлээр бол одоо бичиг баримтын тухайн жуулчилж байгаа хүний бичиг баримтыг шалгах ёстой. Тэр байтугай бүр авгаа нөхөр хоёрын эзэмшлийн одоо байрны бичиг хийлгээд авахд авгаа нөхөр хоёрын эзэмшлийн нэр дээр байгаа байрыг бол эхнэр нь юм уу нөхөр нь байгаагүй цагт та тэр хүнтэй гэрээ хийх боломжгүй. Тэр байрны бичгэн дээр заавал хоёулангийнх нь нэр гар үсэг байх ёстой шүү дээ. Тийм ээ? Хэрвээ одоо дөрвөстөний байр гэдэг нөгөө орон сууц хүнчлэлийн байр төрөслөх юм бол тэрний чинь бүр заавал зөвшөөрөл заавал байх ёстой. Тэгэхээр хүү ашгүй нэг гоё байр боллоо амар гоё байр байна гэж ингээл тавилгатай ч юм байна, интернеттэй ч юм байна, хямдхан ч юм байна гэж ураашгацгаагаад та хэд маань мөнгө төгрөгөө өгтөө энэ дээр одоо маш хянуур болгоомжтой хандаарай гэдгийг нэг юм мессеж өгөхөр асуудал болж байгаа юм байна. Тийм багц. За хоёрдугаар асуудал бол одоо хар тамхитай тэмцэх албаныхан одоо саяхан бас нэлээд том хэрэг илрүүлсэн байна. За энэ дээр болохоор одоо бүр Германы Берлин хотоос Чехийн Флоренц автобусны буудал хүртэх одоо энэ зайд автобусаар одоо асар хэмжээний одоо бялуу одоо нэг торт тээвэрлж хэдэн удаагийн үйлдэлээр одоо ийм торт тээвэрлсэн. Гэтэл тэр торт дотор бялуун дотроо бол асар их хэмжээний одоо кокаин нууж оруулдаг байсан нь илрүүлсэн байна. Одоо Чехт Прагт бол даанаг өсвөр үеийн залуучууд, сургуулийн хүүхдүүд энэ хар тамхи өвс одоо ийм юмнаас одоо эцэг эхчүүд маань хүүхдүүдэд маш сайн сэргийлж хамгаалж яваарай. Энэ бол өстой хамгийн одоо тэр криминальны одоо юунд тэр одоо юм хийдэг улсууд хамгийн их одоо өндөр ашиг өгчээдэг ийм асуудал болохоос тэр нэг жоохон хүүхд татчлаа хайр юм гэхгүй шүү. Хэний ч хүүхдийг хинч хайрлахгүй. Тэгэхээр та хэд маань л өөрсдийнхөө хүүхдийг хайрлж ийм юмнаас болгоомжлуул, сэргэмжлүүлж, анхааруулж, хийлж, ярьж ингэж л байхгүй бол жоохон хүүхд чинь гинтэх вэ. Тийм ээ. За тэгэхээр эдгээр нийтдээ одоо 30 кг кокаин оруулж ирсэн гэж байгаа. За тэгэхэд нэг тортыг ингээд нааш шашин ингээд автобусаар зөөвөрлж байгаа улсуудаа $1,000 биш евро өгдөг байсан юм байна. За тэгэхээр манай мөнгөөр бол одоо 4 сая төгрөг зөвхөн Берлинээс Франкфурт Чехийн автобусны бодол
Франкфурт руу орох одоо тэрхэн зардал чи 10 хэдэн цаг явал гэж тэгэхэд 1000 евротой болохыг хэн ч гэсэн хүсдэг юм байна. Гэтэл тэр тамхин дотор тэр тортон дотор тийм юм байгааг зарим мэддэггүй тээвэрлээд л хүрээдэрдэг. Тийм аюултай. За тэгэхээр энэ дэр дайвар ачаа хүнээс авах гэдэг давхар асуудал гараад ирнэ. Онгоцон дайвар ачаа бити аваач. Машинаас, автобуснаас сайхан инээд алдсан эмээнэр өвөөнөр за миний дэ энийг чи параг чамайг буунгууд чи хүн тосоод аавна чи энийг ингээ миний хүүд аваачаад өгч гэл. Ерөөсөө авч болохгүй шүү. Ерөөсөө авч болохгүй. Хүний ачааг хизээж бити аваарай. Тэгэхээр энэ дэр бүр 1000 евро өгчээсэн гэн тэгэхээр нэг торт ерөнхийдөө тэр тортны чи өртгөн нь бол одоо Чех короноор бол 600,000 крон юм байна шүү дээ. Тэгээ 25,000 евроны үнэтэй юм. Зүгээр тэрвэрлж байгаа хүнд бол 1000 евро өгөхөд бол тэдэрт бол юу ч биш байдгүй шүү дээ. Тий. Прагт ирсэн бараагаа хэдэн зуун короноор ингээд задлаад ширхэглээд одоо ингээд тэрвэр галгарууд нь тийгээд одоо ингээд цааш нь одоо түгэж зардаг. Тэрнээс бол асар хэмжээний зөвхөн 100 граммаас 100-аас 150,000 кроны ашиг хийдэг гэж байна шүү дээ. Зөвхөн 100 граммаас кокаинаас. За тэгээд эдгээр чинь телеграмаас сошиалын групп чат үүсгээл тэгээд тэрүүгээрээ одоо бас энэ зардаг энэ махинацийн ажиллагааг үйл ажиллагааг явуулдаг юм байна. Тэгэхээр энэ телеграм сошиал дээр одоо ямар хүмүүстэй холбоотой байна, ямар хүмүүстэй харьцаж байгааг нь бас их хүүхдүүдэд зас өсвөр үеийнхнийгээ сайн шалгаж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ телеграм болов голцоо орсоор яригч нар аяг их байдаг шүү дээ тий. За тэрнийгээр бас ашиглагдсан байгаа юм байна. За тэгээд уг хэргийг хэлж дээ 7 гадаад хүн 1 чех хүн хийсэн ингээд нийтдээ нэг 8 хүн 7-8 хүн баримтчилгатай байгаа юм байна. Тэгтээ чехийн цагтаа үнэхээр мундаг ажилтдаг юм байна. Эдгээр бол илрүүлсэн нь яамаа да тий. Эдгээр ингээд таслан зогсоох өшөө цаашин судалгаа хийж байгаа ч мэдээж тэр хүмүүсийн ард бас ямар хүмүүс байгаа мэдээж тэнд нь юмыг бэлдэж байгаа. Тэр германд тэр юмыг бэлдэж байгаа. За чехэд ирсэн хойно нь ирсэн барааг нь янзалж байгаа тэр өчнөө хүмүүс байна. Бүхэл хотод фракцаар ажиллаж байгаа шүү дээ чи мэдээж хэрэг тий. За тэгээд 2020 оноос энэ үйл ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа юм байна. Хүмүүсийн байцаалтаас одоо тодорхой болж за үүн эдгээр зөвхөн одоо хар тамхи биш марихуана болон өөр төрлийн одоо хар гашиш, кетамин гэд тэг янз бүрийн мөөг эмтэй холсон мөөг гэдэр зарж идэр тэгж юу ашгаа хийдэг байсан тухай тодорхой болсон юм байна. За тэгэхээр ганцхан марихуана ч одоо нөгөө өвс үстэй тий нэх мохон өнөртэй хажуугаар нь ингээд үйлдвэртээ дээр ажиллаж байхад чигт чинь манарцсан тэгээд нөгөө шүний ээлжинд ядарсан таачдаг тийм үү ингээд тамхи татгуулч тэр тийм болсоо чинь тэр өвсөл татчих юм бол айгуугаа сэргээд явчихдаг. Тэгээд нөгөө цуг ажиллаж байгаа хүмүүс чи энэс татчих тэгэхээр чи ядархаа болж тий чи энэс татчих тэгэхээр чи айгуугаа ингээд сэргэлэн цаваа болчихно. Тэгэл уруу татаад. Тэгэхээр тэрний цаана нэг татаас урчсан хүүхд бол дахин тэрийг худалдаж аваад эсвэл бүр тэрийг л татахгүй бол амьд чадхаа болох хөтлөн тийм донтдог. Тийм аюултай тийм ээ. За цагдаа нар 400,000 кроны одоо тэднийг баримтлахад 400,000 кроны одоо цаг үнэтэй цаг маш үнэтэй машин дээр нь 4.8 сая 4,800,000 кроны кокаин хураасан байна. Дээр нь 6 хил хуурай марихуана хураасан юм байна. За тэгээд гэрээс нь хагас сая крон бэлнээр олдсон өнтер гэж байна. Тэгэхээр тэд нар бол ерөөсөө маш их ашигтайгаар үнэхээр одоо тэр хар тамхины асуудлыг бол мэрэгжлийн төвшөнд 20 оноос хойш одоо ч 26 он 5 жил бол ерөөсөө ямар цаадгүй ажилласан баг ч чи боддоо та нар ямар их тамхи чех рүү ороод ирсэн ямар олон хүн тэрийг татаж мансуурч амьдралаа алдаж эрүүл мэндээр хохирч явсан бол тийм ээ. За дараагийн одоо манайханд бас их чухал нэг асуудал байна. За энэ нийгмийн даатгалын асуудал тэтгэврийн асуудлын тухай нэг том хэрэг илэрчээ. За хилтэй улсууд нь бол магадгүй олоод уншсан байгаа. Яг гэвэл энэ нодлон бас энэ тухай 25 оны бүр 9 сард Новин ЦЗ сайтн дээр анх хэвлэгдэж байсан. Тэгээ анх хэвлэгдэж. За энэ хэрэг цаашдаа юу болох нь вэ би бас хараад байсан чинь одоо сая сэргийгээд. За нас барсан хадам ээжийн тэтгэврийг 25 жилийн турш өөрийнхөө дансар авсан шүү дээ. Ёо ястаа ямар новшин залуу вэ те.
Өөрийнх нь ихнэр бол аль хэзээ нас урсан юм байна. Гэтэл өөрөө тийм залуу хүн биш шүү дээ. Өөрөө одоо 75 нас хүрчихсэн нэг тийм настай хүн баг шүү. 75 настай хүн баг шүү. Тэгэхэд би мдээгүй ёо ч болоо хадам ихийг нас урсныг мдээгүй хүн байх уу? Яг уу ээж нь яг охин нь бол нас орсон байсан юм билээ те. Тэгээд харьцдаг холбогдгүй ч байсан юм уу те. Гэхдээ тэр мөнгө ороод байгааг яагаад тэр залуу яагаад цааш нь мэддэггүй юм те. За энэ хэрэг одоо ингээд сенсацлаад одоо ингээд шар сонин дээгүүр бичигдээд ингээд тэр шүүгч одоо прокурор Петр Резерийн бичснээр нийтдээ 1 сая крон татаж авсан байгаа тэр өөрийнхөө дансаар тэр залууч ав тэр хүн те. Тэгээд мэдүүлэг өгөхдөө би амьд эсхийг мдээгүй гэд гүрээгээд идэг. Хөвгөлтэй гаруу те. Сайхан гарстай амар их бүгд аваад авшаад ивдэдсэн байгаа байхгүй юу. Тэр чи чехэд чи бас тэтгэр бас хэмжээний бас хөөрхөн мөнгө орж байгаа шүү дээ. Йоо. Энэ бол өстө үнэхээр заллан эдгээс санаатай заллан гэж үзэж байгаа юм байна. За тэгээ нийгмийн даатгалын газар нас барсныг мэддэггүй надад хэлээ. Уучлаарай нийгмийн даатгалын газар хэлэх ёстой юм уу? Үгүй шүү дээ. Энэ хүн чинь өөрөө цааш нийгмийн даатгалын газар энэ ч яагаад надад миний дансаар одоо энэ нососэгээс надад мөнгө ороод байгаа юм. Ямар учиртай мөнгө ингээд одоо үнэхээр тийм мэддэг бодлсон бол тэр очиод асуух ёстой байхгүй. Гэтэл асуухгүй аваад манай хашир хэрэглээд исэн байгаа байхгүй бүр тэр мөнгийг. Тэгэхээр үүнээс үлд нь нийгмийн даатгалын газар тэтгэвэр олголтод хяналт шалгалттай маш өндөр одоо тохиол авчээ. За ингээр нодлон 25 оны 9 сараас хойш бол нийгмийн даатгалын газар тэтгэврт гарсан настангууд үнэхээр амьд байна уу, өсөн байна уу, тэтгэврээ яг цагтаа авч ийн үү, өөр хүн тэтгэврийг аваад байна уу гэдэг хяналт шалгалтыг бол зөвхөн өндөрсөн систем рүү оруулж өгсөн юм байж ихүүд. Дохио авсан байж тэд нар чинь ерөнхийдөө ямар ч тийм тайван, тийм сонин систем нь уялдаагүй тийм сонин. Тэгсэн чинь энэ дэр нэг ноо байд ингээд одоо сүүлийн 25 жил олголтыг одоо шалгахаар одоо ингээд шийдвэр гарсан юм байна. Сүүлийн 25 жил тэгэхээр одоо нэг Чехийн иргэн хүн магадгүй Норвегт ч юм уу Швед ч юм уу хүүхдүүд дээр очиод байсараа тэндээ нас орсон байдаг. Тэгээ нэг 10 20 жил нийгмийн даатгалын газар тэр тэтгэврийг хийгээл Чех данс руу хийгээл гэдэг. Тийм нэг аюу тийм уялдаагүй сонир санагдсан надад бол тий. Тэгэхээр яг л тэр нас орсныг 2020 одоо манайхаар бол 2020 ч юм уу одоо тухайн байгууллага нь нийгмийн даатгалын газар нь мэдэгддэггүй юм те. Тэрэн дээр бол үнэхээр тэр системийн алдаа гарсан уу, яасан уу гэдгийг одоо шүүх шийдвэрлэх юм байна. Тэгэхээр үнэхээр энэ хүн мэдэн мөдөлж гэнэ үү, үнэхээр мдэгүүдээр ингээл цалин ороод байгаа юм чинь одоо миний ч мөнгө юм уу, эмээгийн ч мөнгө юм уу. Хатам яч мөнгө ч юм уу мэдхгүй тэгээс ураад ирсэн гинэ. Йоо. Не разумеем гэдэг чинь чехэртэй ойлгохгүй байна. Би л ойлгохгүй байна. За тэгээд тэгэхээр энэ дээр юу гэж ütсэн гэхэлэр тэтгэвэр авч байгаа хүнийг бол ар гэрийнх нь хэрвээ нас барах юм бол заавалчгүй нийгмийн даатгалын газар мэдэгдэх ёстой. Энэ бол зүгээр л үүрэг. Заавал мэдэгдэх ёстой. Тэгээд тэтгэврийг зогсоох ёстой гэж. Нас барсан өдрөөс нь их зогсоох ёстой. Гэтэл улсаас ингээд мөнгө ороод байх тийм боломжгүй хэрвээ орж байгаа бол та заавал буцааж төлөх болно. Эсвэл одоо та цэвэр өрөнд ороод шүүхээ хаалга татна гэсэн ийм асуудал яригдж байна. За энэ дээр их чинь та хэдтэй бас юу гэж хэлж байна. За одоо энэ Монгол Чехийн хамтарсан одоо нэг Чех Монголын тэтгэврийн асуудал ингээд л үүслээ. За манайхан ч тэтгэврээ гарчингуудаа одоо тэгээд Монголд оож нэг хэсэг байж болж гэн зарим нь бол Чехтэй аж нэг хэсэг байж нүүр хүүхдүүдэд байгаа те. Ингээд ийм байгаа нөхцөлд бол хэрвээ та тэтгэвэр тогтоолгосон бол заавалчгүй нэгдүгээрт Чехийн чинь дансаа өгсөн багш тэтгэврт. Түүнийгээ заавалчгүй одоо идэвхтэй байлганаа. Салгалж гүйлж очоод банкоматаа хайчаад эсвэл нөө гар утсанд байгаа тухайн банкныхаа нөө аппликейшнийг блоклоод ингээд тэнэгтэд явах юм бол амар хэцүү юм байл шүү. Буцаад нөө мөнгө чинь данс руу ч орохгүй маш их чирэгдэлтэй бол. Бүх юмыг баг худлаа хэлсэн бүх юмыг шинээр эхлэх одоо ийм төвшөнд хүрч байна. 2-3 үйлдэл одоо миний мэдхийн одоо тийм асуудал байна. За тэгэхээр чи Монголд одоо удаан хугацаагаар байсан бол заавал одоо сар болгон на бай гэхэд ядаж уйлралт нэг удаа хороо хорноос амьд сэрүүн байгаагаа чи заавал мэдэгдэх ёстой. Чи заавал Чехийн банк байхгүй бол чи Монголд байгаа дансаа өгсөн бол Монголд байгаа дансаа идэвхтэй байгаагаа баталгаажуулах ёстой.
Заавал чи хаяг тодорхой байх ёстой. Чехийн хаяг чинь тодорхой байх ёстой, Монгол хаяг чинь тодорхой байх ёстой шүү. Хэрвээ чи Монгол хаяг дээр байхгүй өөр тийшээ өөр хүүхдүүд чинь байр худалдаж аваад ингээ нүгэ явцсан бол уучлаарай та шинэ хаягаа заавал Чехийн нийгмийн даатгалын газар мэдэгдэх ёстой. За энэ гурав дээр хэдүүлээ ерөөсөө анхаарлаа алдахгүй явах хэрэгтэй шүү. Дансаа маш сахилгаттай цэгцтэй мөнгө орлоо банкоматаар мөнгө татаад авлаа. Мөнгө орлоо банкоматаар авлаа мөнгө татаад авлаа. За тэгээд ерөнхийдөө нэг улиралт хагас жил бүтэн жилдээ заавал амьд байгаагаа мэдэх ёстой юм байна шүү. Нийгмийн даатгалын газар ингэж л надад лав санагдлаа. Тэгэхгүй бол та хаана бүлээд орж яваа, хаана зугаалж яваа, Тайванд очоод хошоод хэвтээд өгсөн байж болно. Тэр бол таны эрх. Тэтгэврт гарсан хүн хаана ч амьдарч иж болно. Өөр хүүхдэд дагаад эсвэл Чехтэй байна, эсвэл Польштой амьдрын хамаа алга. Хамгийн гол нь та Чехийн хаягийн тодорхой хаяг байхгүй бол байгаль газрын хаягийн байршилтыг заавал Чехийн нийгмийн даатгалын газар мэдэгдэх ёстой. Хаяг тодорхой байх ёстой, данс тодорхой байх ёстой, амьд хэрүүн байгаа чинь тодорхой байх ёстой. За ийм гурав дээр хэдүүлээ фокуслж явахгүй бол буцаад дахин одоо нөхөн олгор одоо тэр яг өгнө гэж байгаа юм л тэд нар бол яг тэгэхэд бол маш удаан процесс байдаг юм байна л гэж ингэж надад харагдчих. Маш удаан. Хүлээж вэ гэж байгаа юм чи бүр. За нэг өргөдөл өгөхөд 3-6 сар. Тэгжээч одоо тэгээд буцаан олголт нь одоо дөрвчсэн ороосоо л гэдэл залбираад байж чинь. Ерөнхийдөө бол энэ бол нэг юмд бодчих юм бол шинээр одоо тэгээд дахин одоо Чех яваал дахин дансаас шин дансаас сэргээгээл одоо ингэх болгонд чинь маш их удаашралтай асуудал болдго юм байна л гэдгийг л олж харж байна. За ийм бас нэг 2-3 ч биш 4-5 ч одоо өндөр насны дээр тохиолдож байгаа учраас их ч миний тайд маань бас мэдхэд илүүдэхгүй юм байна шүү гэдгийг л яриад байгаа шүү. За юу. Дансаа их зэгцтэй байлгаарай. Тэгэл гар утсаас солиод идэр болохгүй шүү дээ. Тэтгэр авч байгаа бол та нөгөө муу гар утсаар өөр дээр аваарай. Битгий тэрийг тэгэл солих гээд яшиг. Гар утсаас солилцох чинь л нөгөө аппликейшн шинээр татах болно. Тэгэл нэг баахан код шинэ хэсло гэж ёо идэр тэгээд чи өөрөө чехэд байхгүй бол маш хэцүү асуудал юм шүү. Заавал Чехэд нөгөөх янзлах асуудал гарна шүү. Маш чамбаш тэр талдаа бол тий Чехэд. За. За дараагийн асуудал. За Чехэдний хэдэн Чехэд одоо балет одоо нэх гоё одоо вилла өстө гоё амралтын газар худалдаж авахар шийджээ. За гэтэл мөнгөө шилжүүлээд баличгүй мөнгөчгүй тарсан байна. Яа манайхан ч одоо Монгол байгаа одоо бизнес эрхлэгч нар одоо бас нэг боломжийн бас тийм ажил амьдралтай байгаа улсад маань бали сүүлийн үед айгүй их явцгааж байна. За би ч гэсэн одоо бас бали явмаар санагдаад байгаа. Тэгэл ер нь бол гайхалтай сайхан газар гэж байгаа. Маш гоё. Одоо девачин мэт гэж ярьдаг шүү дээ. За гэтэл одоо Чехэдийн хөрөнгө оруулагч нар мэдээж хэрэг тэр балид бол фокуслж таарах шүү. Хаана мөнгө байна? Хаана ямар ашигтай байна? Тэгж Чехэд рүү хөрөнгө оруулагч нар дандаа тийм л боддог шүү дээ. За олсон 5-10 цагаас би яаж өсөх вэ? За гэтэл бали дээр очиод за мэдээж нэг зочид буудлын хөөрхөн вилла авчи тэрэндээ дандаа ингээд нутгийнхныгаа оруулаад ингээд сайхан түрээсээр ингээд бас мөнгө өсгөх ах боломжтой юм байна гэж л мэдээж хэрэг олж харсан бай таараа. Энэ тал дээр хараа манай монголчууд маань байр удлаж авч одоогоор сонсогдохгүй л байгаа. Тэгтэл бас боддог л байх л та мэдээж хэрэг. Тэгтээ тэд нар чинь хямд биш юм байна. Их хямд биш юм байна бас. За гэтэл нутаг нэгтнийгээ одоо л уурсан хэрэг үүссэн байна. Үүн дээр одоо худалдаа авах барьцаа төлөөд одоогоор 20 гаруй хохирогч бүртгэгдсэн байна. Тэрэндээ ганц Чехч биш. Бас биш Францын иргэн бас хамрагдсан. Гэтэл эдгээр яасан гэхэлэр нэг хохирогч одоо нийтдээ 70 сая гаруй короны одоо бас нэг асуудал нэг хохирогч мэдүүлсэн байна гэн Чех хүн консулын тамгыг их дуурайдгаж адилхан болгож одоо үйлдвэрлээд одоо бас өөрийгөө одоо баттай хүн гэдгээрээ бас нотлоход бас ашигласан гэж байгаа. Тэгэхээр тамга тэмдэг энд бас оролцсон байгаа. Тэгэхээр ер нь бол хол байгаа газраас өөрөөсөө амьдарч байгаагаас хол байгаа газар хөрөнгө оруулалт хийхэд бол бас их эрсдэлтэй
гэдэг асуудлыг энэ дэр хөндөж ирсэн байнамаа, бичсэн байнамаа. За тэгэхээр мэдээж хэрэг манай 3 сая дотор л эрен бараа юм зөндөө биш. Тэгэхээр мэдээж хэрэг 11 12 сая хүн амтай Чех улсад дотор ч бас л буруу зүрх сэтгэх юм зөндөө байна шүү дээ. Тэгэхээр нутаг нийтнийг одоо ингээд сэгсрээ тайцсан. За тэгээд одоо энэ асуудал Чехтэй ирээд ингээд асуудлаа шийдвэрлэхдээ дуудахлаар очтгүй гэнэ. За тэгээд би амьдарч байгаа өөрийнхөө одоо виллаг зарахад би энэ хүмүүсийн өрийг 100% дарах чадвар надад байна гэдэг ингээд бидгээ суугаад идэг юм шиг байгаа. Тэр хүн нэг эмэгтэй бизнесмен эрхлэгч гэж байгаа. Тий. За тэгээд эдгээр ерөнхийдөө болвол одоо манайхан ч гэсэн сэрэмжлэхэд гадаадын хөрөнгө оруулагч нар гадаад хүн чинь одоо ингээд бурхан багш минь гэдгээл удлаа болсон шүү. Энэ бол маш гадаад хүн ч гэсэн муутай сайтай байдаг. Тийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ чигүүд нь итгээд басна маш их мөнгө ингээд шилжүүлээд барьцаа болох хөрөнгө одоо нийтдээ 20 гаруй хөрөнгө оруулагч нар мөнгө алдсан шүү дээ. Тэгээ мөнгөчгүй, бали аралж байхгүй, амралтын газарч байхгүй одоо тэгээд бүх хэрэг нь шүүхтэр очсон. Цагдаа дээр шалгагдаад ингэ явчихсан юм. За нэг юм асуудал үүсчээ. За дараагийнхан. За аялал жуулчлалын компани. Аялал жуулчлалын хүрээ. За дэлхийд даяар аялж байна. Дэлхийд даяараа одоо ерөөсөн хорвоо дэлхийн сайхны үзхийг хүн болгон хүсчээд хэл юм байна. Угаасаа ойлгомжтой. Тийм ээ? За тэгэхээр энэ дэр яасан гэхлээр мөн ялгаагүй Чехийн иргэн Чехүүдэд бас ловилсан хэрэг гарчээ. За энэ дэр бол ерөөсө 300 хохирогчтой 24 сая төгрөгийн асуудал хавцас хэрэг үүссэн байна. 300 хохирогчтой хөөхөн амт нөгөө нэг за одоо нэг энэ 101 авгаа хүүхдээ аваад ингээд сайхан нэг аялаад ирээд ингээд Венесуэл руу явах гээд ингээд аялал жуулчлалын компани гээл нэг сайхан сайт руу ингээд ороод нэг сайхан өргөдлөө өгөөд нэг сайхан урьдчилгаа мөнгө шилжүүлсэн чинь байхгүй. Эргээд одоо нөгөө цагдаад өргөдлөө өгөхөд цагдаа нөгөө сайтын мэйл хаягийн бүгдийг ингээд шалгахлаар кэнселдсэн. Бүгд байхгүй. Албан ёсны ямар ч тийм аялал жуулчлалын компани байхгүй байсан юм байна гэсэн бүртгэл төр гарч ирдэг. Бүртгэл төр бол огт байхгүй. За тэгэхээр энэ дээр манайхан өстө ингэж байгаа байхгүй юу? Тэр гэр бүлийн хоёр бол 400 мянган кроноор шилжүүлсэн байгаа. Хоёр хүүхдтэйгээ гэр бүл хоёулаа одоо нэг жишээ аваад ярихад ч тэ зөвхөн. Тий. Тэгээд Венесуэл нэг явж үзье. Венесуэл цаахан амраад ирээ гэдэг ингээд өргөдлөө өгсөн чинь за компани нь болох тэр Czech Maikan Towers Ltd гэсэн компани байсан гэж байгаа шүү дээ. Бүр Чехийн. Өстө манай Чехийн манд бүртгэлтэй компани бүртгэж байгаа юм байна гэсэн чинь тэр нь бүр Ямайка хотоос бүртгэл хийгээд мөнгөний авцсан байв л яг хөө. Ямайкаас бүртгээд мөнгөний авцсан байсан. За тэнгууд чинь нөгөөдөг чинь цистуемэ левне без цистовки а по целом свете гэж одоо энэ Facebook хаяг хүртэл нэгдсэн байсан гэж. За тэгээд одоо энэ дэр бол Facebook дээр байгаа Чехийн агент аялал жуулчлалын агентур болгон нэг маш нягхур маш сайн судалж бүр цистомны канцлер дээр нь очиж гэрээгээ хийхгүй л бол тас хашаалаар ингэж онлайнаар бүх юм шийдэн гэх юм бол бас хөлөгдүүлэх магадлал өндөр болсон байх шүү чихэд. Эвгүй аваадтай 9 шидэл юм дуулддаг болчих ч одоо тийм юм гайгүй байсан шүү дээ. Гэтэл одоо энэ хараа. Энэ Facebook группэнд тэгээд дараа нь энэ Facebook-нд нэг жоохон комент бичих сүрэг комент орохлоор тэр хүнийг блоклдог байсан гинэ. Тэгэл хүмүүс одоо энэ болохгүй шүү. Энэ нэг л найдваргүй санагдаад байгаа шүү гэж бичгэнгүүд нөгөө хүний чинь блоклаа хийчихдэг. Тэгэл нэг ямар гоё юм би явъя гэсэн хүмүүсийн үлдээчдэг. Венесуэл ч өстой гоё шүү. Би тэгэл өөртөө нэг ганц хоёр өстой бид нар яваад ирсэн гоё амраад ирлээ. Баярлалаа танд гэд худлаа хуурамч комент бичдэг юм байна. Гэх мэтлэнгийн одоо тийм одоо сошиалар хүмүүсийг нөгөө нэг лака гэж ярьдаг чинь бүр үнэхээр сонирхлын татварлалт яваа хэвчээ Венесуэл явъя гэж ингээд шийдвэр гартал нь бүр ингээд тултал нь хийж байгаа байхгүй тийм амар гой зураг тавиал амар олон хүн аялж байгаа шал өөр компани агентурын аялж байгаа компаниудын зургийг тавиал тэгж тэд нар чинь хүмүүсийг лоердаа сурцсан байдаг юм байна. За тэгэхээр манайх монголчууд минь та хэд мань Чехэд байгаа Европод байгаа монголчууд маань та хэд юунд дэр анхаарах вэ? Агент болгоныг заавал нягтлна. Энэ чинь ганц Чех биш шүү. Герман, одоо Турк, одоо хаашаач байдгийг одоо ерөөсөө Пош, Болгар хамаагүй. Одоо Болгар руу дандангуу 70 эргээр ингээл хэвээр Чехүүд чинь Харват марват амар хявцгаадаг шүү дээ.
Тэр болгоныг нятлах хэрэгтэй. Үнэхээр хүмүүс нь яваад ирсэн үгүй юу? Найз нөхдөс асуух хэрэгтэй. За чи Болгарын тэр далаар руу яваад ирсэн үү? Турк үнэхээр гоё. Үнэхээр энэ Туркийн агент мөн үү биш үү? Турк руу аягүй их явцгаадаг. Тийм ээ? За тэгэхээр энэ Катерина Чаловкова гэдэг аялал жуулчлалын агентуудын одоо цэстомны юм агентийн юм юу гэдэг л та захирал тийм ээ бүх одоо аялал жуулчлалын агентыг хариуцдаг юм төв байдаг тий. Тэр хүн юу гэж анхааруулсан гэхэлэр Чехийн ИЧО-гийн заавал шалгаж байгаарэ. ИЧО шалгахад ерөөс асуудал байхгүй шүү дээ. Шууд онлайн руу орлоо тухайн компани ИЧО-гийн бичлээ хуваарь биш бизнес эрхлэх нөгөө нэг регистрийн дугаар гэсэн үг байхгүй юу? ИЧО гэдэг чинь тийм ээ. Идентификационный число тий обходника. За тэрийг нь ингээд шалгаад ингээд ороход тэр үнэхээр яг тухайн нэрээрээ одоо жишээлбэл Чех Towers гэсэн нэрээрээ байна уугүй юу? Хэрвээ байгаа бол тэдэн онд байгуулагдсан төдөн төргөний санхүүжилттэй төдөн жил одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм компани гэдээ оролцдог байхгүй юу? Бүх мэдээлэл нь байж байгаа. Би дурын компаниг ингээд шалгах асуудалгүй шүү дээ. Одоо Facebook дээр би Facebook-ийн онлайнаар бол ерөөсөө Google хайлтаар та нар юм хий одоо бүх юм мэдээ шалгая гэхэд бол асуудалгүй шүү дээ. Ямар компаниар жуулчлахын тэр жуулжилж байгаа компанийн нэрийг бичээд л хайлт хий. Тэндээс биш хэн нэгний одоо тэр Facebook дээр бичсэн хүмүүсийн тэр Facebook аккаунт үүссэнийг ч юм уу эсвэл одоо нэг вебсайт энэ өстө үнэхээр гоё сайт байна гэл ингээл бүрхүүлчдэг тэр нь хулих байсан баг шүү дээ. Тэгэхээр тийм сайтад тийм Facebook сошиал дээр байгаа юм дээр итгэж бас болохгүй байна шүү гэдгийг том мессеж өгч байгаа шүү энэ дэр. Тийм багаз. Энэ дэр бол манай гадаадын хэмчин энэ үнэн л байгаа ах гэл жишээлбэл нэг Туркийн аял гадаад хүнээс аял монголчуудын аяллаар явахгүй би дагаад явчихдаг баатар болоод ингээд бүртгүүлчдэг нөгөө тэгээ мөнгөчгүй аялалчгүй болцгоовоо. Энд дэр бас их мэд хэрэгтэй юм шүү. За Чехэд байгаа монголчуудын хувьд бол Аз болж манайхан ч одоо хитэн 2-3 залуучууд бас гоё аялал хөтлөөд ингээд хөтлөө дагуулад хаашаа юу үзхий чинь харуулад ингээд зураг хөргийг аваад ингээд хаана яг бодтой болгоомжлох уу хаана үнэхээр гоё газар байдгуудыг бас ингээд хилээд яриад өгдөг бас хүмүүстэй болцсон байна. Энэ үнэхээр бест сайн байна. Бид нар залуучдаг үнэхээр мундаг байна гэж боддог. Тэгэхгүй бол та нар чинь юугаач мэдэхгүй нэг аялал жуулчлалын компанид бүртгүүлээл тэгэл хам мөрөх вэ. Одоо тийм асуудал гарах нь байна шүү. Ер нь эвгүй. Тэгэхээр энэ бол статистик багасахгүй байж магадгүй гэсэн прогнозтой байдаг шүү дээ. За тэгэхээр энэ хүүхэн яаж исэн гэхлээр энэ черны овц гэдэг хар хонь гэдэг нэг нэвтрүүлэг байдаг гэсэн шүү дээ. Тэрэнд бол бүр 2019 оноос хойш бүр дандаа аялал жуулчлалын компаниар ингээд хүмүүсийг бас венесуэл явуулж исэн туршлагатай гар байсан байгаа аахгүй бүр ажлаа мэддэг болсон. Тэгэнгүүтээ хөөста шуналтай гар өста ерөөсөө эдрийг авцарч яддаг юм шиг. Тэгээ урьдчилгаан мөнгөн дээр нь би ерөөсөө жилийн дотор тэгж сайтан болох юм байна гэдэг ингээд тооцоолоод гаргаад ирсэн. Тэгээд нутаг нэгтнийг ингээд самраа сууж идэх шүү дээ. Тийм аюултай. Тэгэхээр ажлаа мэддэг, тийм ээ? Ажлаа мэддэг бол мэддэг. Тийм системны канцелярт бүр 2019 оноос туршлагатай гэдэг чинь 5-6 жил ажилласан нөхөр байгаа аахгүй бүх юм мэддэг болсон хаагур хаашаа явдаг яаж өргөдөл өгдөг яаж мөнгөө урьдчилгаагаа авдгийг бүгдийг судалсан гар байгаа. Тийм муухай новшин гар байсан байгаа аахгүй. Тэ? За дараачих нь Прага 9-ийн одоо хууль сахиулагчид. За энэ дэр яасан гэсэн чинь Чехийн боловсрал залуучууд спортын яамны ажилтнанд ял тулгсан байна. Та нар бодоод үзтээ хүүхэд залуучуудын тэр одоо спортын одоо энэ нөгөө боловсролын яамны ажилтан ямар хэрэг хийжсэн та нар одоо сонсоорой. Заллин хийжсэн, мэхлэн хийжсэн, хар тамхины 8-нд оролцож байсан, хүчингийн хэрэгт оролцож байсан ийм хүн баригдсан байна. Яста боже мой, юу гэсэн үг юм бэ? Ямар яам бэлээ те? Хүүхэд боловсролын яам. Нэ бурхан минь. Тэгэхэд дотор нь ийм ажилтан ажиллаж исэн байна шүү дээ. Бурхан минь. Тэгээд бас болоогүй. Энэ хүн байж тээ. Тус яамд 10 жил ажиллаж исэн гэж байгаа. Нин туршлагатай. Яагаад гэвэл энэ яамд орохоос өмнө дотоод явдлын яамд бас ажиллаж исэн. Коррупц, янз бүрийн коррупцийн үйл ажиллагаа 8-нд маш их туршлагатай ийм хүн байсан байгаа шүү дээ.
Тэгэл помало потихоньку нөгөө нэг баг багаар ингээд үйл ажиллагаагаа явуулаад тэгээд тэр нь ингээд нөгөө нэг батлагдахгүй, нотлогдохгүй ингээд нөгөө нэг мөрөө айгуугаа цэвэрлээд яваад байдаг гэсэн байгаа. Тэгээд яг үнэхээр чихэн цагдаа нар бол энийг бол судалсаар агаал барьсан байна. Тэгтээ одоо бол хэрэг бол хаалттай явагдаж байгаа. Гадуур байцаагж байгаа гэж чинь далд ороогүй байгаа юм байна. Гэхдээ энэ хүн бол одоо ёо ийм яамд ажиллаж ирсэн гэхлээр үнэхээр гайхсан шүү дээ. Ёо юу гэж байгаа юм бэ гэдэг. Би одоо буруу орчуулаад байна уу гэж бодчихлоо. Тэгээд энэ сая 2 сарын 12-нд 26 оны өчигдрийн шар сон дээр байгаа шүү дээ. Ийм хүн баригдсан байна. За тэгэхээр энэ яамд л ажилладаг бол ийм мундаг хүн чадвартай бидний төлөө гэдэг лөөлөө байгаа шүү. Гэхдээ хүн болгон биш л те. Мэдээж хэрэг тэн дотор ч үнэхээр бас сэтгэлээр энэ ажлаа маа онц сайн хийж байгаа улсууд маш их байгаа шүү дээ. Тэгэхэд ийм нэг новшин ийм гар байсан л байхгүй. 10 жил үргэлжлсэн бүр тэн дотор хийх юм а хийгээл махинацаа хийгээл, заллингаа хийгээл, хүчингээ хийгээл, дарамтлж байсан гэж байгаа хүмүүсийг тийм юм өдр хийдэг байсан. Тэгэл яг бариад ингээд далд хийчих гэхлээр нотлох баримт нь аяга түүхий байгаад байдаг. Уул мөрөө аягүй сайрлаж чаддаг байсан. Тийм нөхөр таарш байсан юм шиг байна. Тийм. Ийм хүн баригдсан байна. Сая сонноос нөгөө нэг Олимпийн үеэр те Словакийн нэг бүр 10 жил те 10 биш бүр 16 жил эрэл сурвалжлагт бочижсэн гэмт хэрэгтэн баригдсан ба шүү дээ. Хоккей үзэж байгаад баригдсан байна хашаа. Хоккейгоо ч үзэж чадаагүй тэгээд нэг шууд Италийн цагдаа нар барьж авсан байгаа шүү дээ. Бүр Италийн цагдаа нар тэр Словак иргэнийг барьж авсан байна Олимп дээр. Олимп руу ингээд орж явах гэж байгаа. Тэр хоккейгоо үзэж чадаагүй гэсэн. Тийм. Тэгэхээр тэн дотор ч бас ингээл цагдаа нар үйл ажиллаа хийж л явдаг биш мэдээж хэрэг. Тийм. Зөвхөн нэг Олимпиад цадаа болохгүй гэдэг гаднаас нь хянаад хараад зогсдгүй байна. Ажлаа хийгээд явцгаач гэдэг юм. Тэгэхээр тийм 16 жил эрен сурвалжлагч байсан Словак иргэнийг барьж авсан байгаамаа. Мундаг байна те. Сайн зүгтаасан байгаа. Амар олон жил ерөөсөө бүр янз янзын амралтын газруудаар ингээл янз янзын орноор ингээл яваадсан байгаа юм л да. Эдгээр чинь шингээний орн чинь нээлттэй. Тэгэл янз бүрийн бичиг баримт ашиглаад ингээл яваад идэг гэсэн юм байгаа. Тийм дэлгэрэнгүй бас зөндөө бичсэн зүйлтэй. За иймэрхүү бас нэг сэрэмжлүүлэх маягаар за тэгэхээр аялал жуулчлалын цестовны агентур маш няхур дахин давтаж хэлэхэд цестовны агентур буюу аялал жуулчлалын агентуудаас сонгохдоо маш няхур байгаарай. Хоёрдугаар тэтгэврийн асуудал би ярьлаа. Тэтгэврийн асуудал дээр та хэд маань тэтгэвэр нэгэн тогтоолгосон бол дансаа, хаягаа одоо тэр аппликейшнуудаа маш цэгцтэй байлгаж их мөнгө төгрөгөө бас 100% авчихыг хичээгээрэй. За бас дараагийн нь юу ярьлаа? Хар тамхинаас үр хүүхдүүдэд бас аварч байх тухай ярьлаа. За тэгээд хэрвээ тэтгэврийн хүн асуурсан байх юм бол заавал мэдэгдэх тухай нэр би бас хэлсэн шүү. Тэрийг заавал мэдэгдэх үүргээ хүлээх ёстой байл шүү та нар. За дээр нь энэ нөгөө нэг байр түрээслэгч нар одоо хуулих байр түрээслэгч нар гэсэн маш их болгоомжлоор гэсэн байлээ. Тэд нар бол ерөнхийдөө бол гадаад хүмүүс их юм хийгээд байгаа юм шиг байна лээ. Би тэгтээ орон нутгийн яс үндэснийг бол хэлэхэ болий. Тэгээ ерөнхийдөө бол ингээд байр хайж байгаа хүмүүсэн дээр тоглолт хийж байгаа хүмүүс маш их байгаа юм байна шүү. Тэгэхээр та хэд маань энэ дээр бас анхаарлаа сайн болгоомжтой анхаарлаа төлөвлүүлээд сэтгэлийн хөөрлөд битгий гүйж очиад хамт мөнгө төгрөг алдаад байгаарэ гэж хэлмээр байна. За өнөөдөр Facebook хаягаар би одоо маш их залингийн ард иргэдийг маш ихээр заллан хийсэн ийм хүн одоо баригдлаа гэдэг ингээд Facebook дээр бичсэн байсан чи би доор нь бараг л комент биччихмээр санагдлаа. Ягаад гэвэл чихийн ажлын гэрээгээр одоо гаргана гээд маргад маараа гэдэг Facebook хаягтай энэ бүсгүй маш олон хүнийг холигдсон асуудал байгаа. За тэгээд тэрэн дээр бол өргөл гомдол маш их байгаа боловч одоо хүртэл одоо олдоогүй одоо хүртэл үзэл хийгдээгүй юм асуудал байгаа. Энийг одоо бас л сөхөж ярмаар санагдлаа. Тэгээд хайжл байгаа бах одоо хаана байгаа нь үл Монгол байгаа л ихийн хааны газар цагаатчилж байгаа байж магадгүй гэж аюу олон ялах хөвгтэй шүү дээ. Чи 3-4 хөвгтэй. Ийм муухай явцгүй нутаг нэгтнийгээ одоо лойвэрцэн ийм явцгүй тэгээ залуу хүмүүс ийм муухай юм хийж байгаа бол түрүүчээс нь одоо үр зээлээ дараач намайг сонсож байгаа бол гэж хүсмээр байна. Тий.
дуугаа байж гинэ бид нар болж байгаа юм. Одоо дуугаа байна. Ашгүй нэг мөнгө нэхгүй байна гэдэг л уучлаарай шүү. Хүмүүсийг ерөөсө басаж болохгүй шүү. Эдгээр чинь заавалчгүй хизээ нэгэн цагт үл өрөө өөрчил таарах шүү. Хизээ нэгэн цаг чи тэр хүний мөнгөийг өгчл таараа. Батлагтаагүй хүн шүү. Тэ. Тэгэхээр тэр надаас ч гэсэн баггүй хэмжээний одоо би ч гэсэн одоо маш их хэмжээний авлагатай. Тэгэхээр над чиг бас авлагатай хүмүүс маш их байгаа юм билээ. Тий. За. Тэгэхээр үр зээлээ дараач ээ. Хитрхи тийм нэг ширэн нүүрлээд бити байгаа ч л гэдгийг л үсгэр байна. Тий. Сонсох ах уу? Намайг сонсч л байгаа. Эсвэл уулзаач ээ. Бариад авах юм биш бид нар ямар. Тийм биз. Уулзаад цуулаад өгнө гэдэг нэг бас боломжтой асуудал байна шүү дээ. Яагаад цуулж өгөхгүй байгаа хүмүүс? Зүгээр Facebook аккаунтаа блоклоод ч юм уу утсаа солих энэ бол тэгэл болоо гэж бодож байгаа бол уучлаарай шүү дээ. Тий. Үгүй шүү дээ. Хүмүүсийг тэнэг гэж бодох юм бол чи өнөөдөр тэгэл буруутлал гэсэн үг. Хамгийн тэнэг нь чи өөрөө л болцол тууж байгаа шүү дээ. Яг үндэ бол. Хүнд зовлон жаргал зөндөл ахалдаж болно. Тухайн үед мөнгө төгрөгний асуудал гараад барьц цаалагдаад алуулах гээд одоо янз бүрийн шалхаа байж болох юм шүү дээ. Гэхдээ дараа нь хүмүүстэйгээ холбогдоод багаар нь ингээд хүмүүстэй цайраад иж яагаад болдгоо юм бэ? Залуу хүмүүс эрүү өвдөх нийлцэн тэтгэврийн улсууд байгаа шүү дээ ч гэдэг. Тийм байж болохгүй шүү дээ. Бас арай л дэндүү бас замбрааг. Худлаа хэлээл гэрээ хийгээл тэгэл нэг оргоо зугтаацсан тэр мөнгө чинь мөнгө болохгүй шүү дээ. Тийм ээ. За нэг иймэрхүү креми спрей байлаа. Өнөөдөр бол дандаа нөгөө нэг болгоомжлуулсан. За үүнээс гадна яг чинь гэрээ бол яг асууж байгаа. За тухайн компани бол маш найдвартай компанитай гэрээ хийж байгаа учраас яг чинь айж ичихгүй бас зардалж яг бүртгэж байгаа. Макдоналдс авч जैन, барилга авч जैन. За сүүлийн үед юуны Солонгосын дууны үйлдвэрт гээд гараад ирлээ. За тэгээд хайрцагны үйлдвэр гээд тэгэхээр ингээд түрүүчийн очсон улсууд нь ажиллаа сайн хийж байгаа. Бас боломжийн байгаа учраас эдгээр хүмүүсийн тоог багаар ингээд нэмээд байгаа. Тэгэхээр дайд маань явахыг сонирхож байгаа, хүсэж байгаа тийм хүмүүс байх юм бол бас холбогдож болно. За бүгдээрэнд амжилт хүсье. Баяр таа.